айд хүнтэй хүмнэ. Миний нэг эрчим болохын хувьд материалын байгаль нь миний удирдлах хараа хяналтын дор үйл хөдөлдөг болон үйл хөдөлдөг бүхий л оршинзуудыг илрүүлэн тодруулж байдаг. Түүний хуулийн дагуу орчин дахин бүтээгдэхүүн бий болж мөн устун үгүй болж байдаг. За тэгэхээр энэ шүлэг дээр эхний үгэн дээр юу гэж байна вэ гэхээр материалын байгаль юм. Энэ материалын байгаль бол миний нэг эрчимээ. Энэ материалын байгуулал миний нэг эрчим буюу миний гэдэг хэнийг хэлж байгаа. Энэ дээр нөгөө бурхан ярьж байгаа шүү дээ. Кришна бурхан ярьж байгаа. Тэгэхээр энэ материалын эрчим гэдэг бол миний буюу Кришнагийн нэг эрчим байгаа тийм. За тэгэхээр эрчим гэж юу юм бэ? Тэгэхээр их үсрээс тийм үү ямар нэгэн зүйлийн нөгөө энергиуд гардаг тийм. Тэрийг нөгөө эрчим гэж нэрлэдэг байгаа. Хэрвээ их үсвэр нь байхгүй бол тэр эрчимүүд тийм үү тэр энергиуд ерөөсөө гарахгүй гэж байхгүй. Жишээлбэл хамгийн одоо тод жишээ нь болохоор галтай зүрдэг юм. Гал асаахад хоёр эрчим ялгардаг. Нэг нь болохоор дулаан, нөгөөх нь болохоор гэрэл. Тэгэхээр тэр дулаан гэдэг бол галын нэг эрчим байгаа даа. Гэрэл гэдэг чинь бас галын нэг эрчим байгаа даа. Тэр гал гэдэг зүйлээс тийм үү тэр гэрэл гэдэг зүйл чинь хамааралтай, дулаан гэдэг зүйл чинь хамааралтай байна. Тэгсэн тэрэн шиг тийм үү тэгвэл энэ материалын ертөнц юу вэ гэсэн чинь Бурхны зүгээр л нэг эрчим байна. Зүгээр нэг эрчим байна. Гэхдээ тийм үү яг гал гэдэг чинь өөр гэрэл биш шүү дээ тий. Гал бол яг өөр бол гэрэл бол биш. Дулаан ч бас биш тий. Гэхдээ нөгөө тэр гал байгаа учраас тэр дулаан гэдэг зүйл байдаг, гэрэл гэдэг зүйл байдаг тий. Гэхдээ галгүй бол тийм үү дулаанч байхгүй, гэрлэнч байхгүй. Тэгэхээр тэр хоёрыг их үүсэр болон эрчмийг нь тийм үү салгаж болохгүй тий. Салгаж болохгүй гэхдээ тэр хоёр нэг биш байна. Тэгэхээр ачинта беда гэдэг тусдаа гэхдээ нөгөө биегээр бас ингэ оршихгүй тийм. Үүн шиг нөгөө бүх зүйл энэ одоо орчлон ертөнц тийм үү ингээд материалын ертөнц тийм бүх зүйл тийм үү Бурхны эрчим байна. Бурхны эрчим байна. Гэхдээ Бурхан өөрөө тэр зүйлүүдээс тусдаа гэждэг. Тусдаа. За дараагийн хэсэг нь болохоор энэ бүх орчлон ертөнц гэдэг чинь тийм үү миний одоо заавар сургаалын дор миний одоо чиглэлийн дор ингээ ажилт юм аа. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ одоо ертөнц тийм үү Бурхны одоо заавар чиглэлийн дагуу тийм үү удирдлагын дагуу ажилдгаа гэсэн нэг үг байна. Тэгэхээр энэ ертөнц тийм үү зарим хүмүүсийн хэлдгээр зүгээр санаандгүй ч юм уу те аль эсвэл ингээд дур зоргоороо ажилдгүй байх юм тийм үү дур зоргоороо ажилдгүй ингээд ертөнц тийм үү ертөнцээр болж байгаа бүх зүйл дур зоргоороо ажилдгүй байгаа. Харин Бурхны ингээд зааврын дагуу ажилдгаа гэдэг. Энэ ертөнцээр болж байгаа бүх зүйл тийм үү тусгай ингээд зорилготой байгаа. Бурхны хүслийг биелүүлж идэг тийм ингээд машин байгаа. Механизм байна. Тэгэхээр бүх зүйл энэ шүлгэн дээр гарсан шиг бүх зүйл түүнээс одоо шууд болон шууд бусаар ингээд хамааралтай байдаг. Үүнийг юутай зөвлөж болохгүй гэхээр магадгүй нэг үйлдвэрийн эзэн байлаа тэгээ үйлдвэрийн захиралч юм уу. Бүтээгдэхүүнээ бол өөрөө нэг бүрчлэн ингээд нөгөө гараараа ингээд хийдгүү шүү дээ. Гараараа хийдгүү. Гэхдээ тэр нөгөө үйлдвэрийн тийм үү алсын хараа тэр удирдлага тийм бүхэлдээ тэр одоо захирлын одоо хараа хяналтанд дор ажиллаж байдаг. Хэрвээ захирал гэдэг хүн байхгүй бол тийм үү тэр үйлдвэр ерөнхийдөө зогсож байна. Хин юу гэх юм тэгэхгүй ерөнхийдөө үйлдвэр зогсож байна. Үүн шиг тийм үү орчлон ертөнцийн бүх зүйл тийм үү Бурхан өөрөө ингэ оролцдоггүй ч гэсэн бүх зүйл түүний хяналт дор ингэ явагдаж байгаа. Тэгээд яадаг вэ гэсэн чинь хөдөлдөг болон хөдөлдөггүй бүх зүйлийг бий болгодгоо гэж байна. Хөдөлдөг болон хөдөлдөггүй бүх зүйлийг бий. Хөдөлдөг болон хөдөлдөггүй бүх оршинлыг тийм үү бий болгодгоо.
Энэ дотор тийм бүх оршинлууд тий. За хөддөг оршинл гэвэл хэнийг хэлэх вэ тий? Бид нэр штэ хүн байна, амтан байна, шуу байна, шавж байна тий ингээд харваас ингээд хөдөж байгаа үстэй тий. За хөдөлгөө оршинл гэх юм бол одоо юу гэдэг нь урмал байна, мод байна. Гэхдээ тэд нэр хөдөлж байгаа гэхдээ яг ингээд шууд харахаар хөдөлгөө байгаа юм шиг харагддаг. Гэхдээ л хөдөлж байгаа тийм үү. Гэтэл нэг олон жилийн одоо юу гэдэг нь жилийн дараа харахаар ингээд томорцсон байгаа шүү дээ. Мод урмал ингээд жилийн дараа одоо юу гэдэг сарын дараа харахад одоо урмал чинь ингээд байхгүй жаад гараад ирсэн байдаг тийм. Тэгэхээр ерөнхийдөө хөдөлж байна гэсэн. Тэгэхээр тэр бүх зүйлүүдийг хэн бий болгодог вэ гэсэн чинь бурхан бий болгодог. Бурхан бий. Гэхдээ бий болгоно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр нөгөө өмнө огт байхгүй зүйлийг бий болгоод байгаа мó гэвэл үгүй байна. Одоо сүнс буюу амьд оршнол гэдэг зүйл чи өөрөө мөнх гэж нэрлэдэг шүү дээ. Мөнх гэж хэлдэг тийм. Мөнх гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхлээр өгтөггүй, төрдөггүй, бий болдоггүй тийм үү. Устдаж алга болдоггүй зүйлийг мөнх гэж нэрлэдэг. Тэгэхээр тухайн одоо амьд оршинл юм аль хэдийн оршиж исэн. Гэхдээ тэр нэг идэхгүй төлөв байдал байж байгаад идэвхтэй төлөв байдалд ингээд материалын ертөнцид одоо бие оноогоод ингээд гаргаад ирчихэж байгаа. Тэгэхээр тэр бүх зүйлийг хин хийдэг вэ гэсэн чинь одоо бурхнаар дамжуулаад гэмээр материалын ертөнц ингээд хийгээд байгаа маа тий. За энэ хөдөлгөөн гэдэг зүйл дээр нэмж юм хэлэхэд тий. Хөдөлгөөн гэдэг зүйл чи өөрөө амьдралын одоо шинж тэмдэг гэдэг байна. Хөдөлнө гэдэг чинь өөр амьдралын шинж. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөн байгаа бол тэрний цаана ам байгаа, оршинл байгаа, ухамсар байгаа гэсэн тийм. Сүнс байгаа гэсэн тэрний цаана. Үнийг бид нэг өдөр тутмаас ойлгож болж тийм. Амтай зүйлс одоо хөдөл ингээ харахаар тийм ингээд нэг амтай зүйлсүүд хөдөлдөг. Яг энэ амгүй зүйлүүд бол ерөөсөө ингээд өөрөө бол хөдөлөхгүй заавалчгүй энийг нэг амтай одоо ухамсартай хүнс одоо хөдөлгөөд байгаа байхгүй. Хэрвээ хөдөлж байгаа бол цаана нь одоо юу гэдэг ухамсар байна гэсэн. Одоо бидний энэ бие махбод байгаа биш үү? Эн чинь юу нь бол амгүй шүү дээ. Юу нь бол амгүй зүгээр л матери байгаа байхгүй. Зүгээр л материал тийм. Таван махбодоос ингэ бүрдсэн зүгээр л нэг ингээд шороо ус галаас бүрдсэн зүйл байгаа байхгүй. Гэхдээ энэ дотор тийм үү ингээд сүнс байгаа учраас тийм үү. Сүнс гэдэг зүйл байгаа учраас үүнийг хөдөлгөөд байгаа. Хөдөлгөөд. Энэ дотроос ингэ сүнс гараад явчихгоол тийм бие өргөчөнгөөл үхэл гэж нэрлэдэг шүү дээ. Энэ биенээс тэр сүнс нь ингэ гараа явчихгоол ингэ хөдөлгөө болж шүү дээ. Хөдөлгөө. Хөдөлгөөн байхад болж шүү дээ. Тэгэхээр хөдөлгөөн гэдэг зүйл бол тийм түүний цаана ухамсар байгаа гэсэн үг, сүнс байгаа гэсэн үг, ам байгаа гэсэн үг. Ам гэдэг чинь өөрөө цаана ингэ сүнстэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэр анзааруул тийм үү? Зүгээр хүн ч биш ингээ орчлын ертөнц ингээ бүхэлдээ ингээ хөдлөөд шүү дээ. Орчлын ертөнц ингээ нар сар дэлхийн маань өөрөө хөдлөөд нэг салхилаад байна тий. Тэгэхээр энэ хөдөлж ийна гэдэг чинь эдний цаана ямар нэгэн ухамсар байгаа. Ямар нэгэн амьд оршнол тийм үү тухайн одоо юу гэдэг амгүй зүйлийг хөдөлгөх одоо их үүсвэр нь болж байгаа тийм тэр хин нэг ингээд түлхээд байгаа гэсэн хин нэг хөдөлгөөд байгаа гэсэн тийм тэгэхээр энэ гариг ертөнц хөдөлж ийна гэдэг чинь үүний цаана тийм үү нэг ухамсар байгаа гэсэн үг тийм бид нар одоо юу гэдэг яг нэг өөрөө хөдөлдөг юмнууд байдаг шүү дээ тийм ингээд машин ч юм уу те. Гэтэ түүнийг аль нэг ухамсартай хүн одоо ямар нэгэн байдлаар команд өгдөг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар ингээд эхлэлийг нь ингээд тавьсан байна. Тэгэхээр энэ хорвоо ертөнцийн юм ерөөсөө ухамсаргүйгээр хөдлөнө гэсэн ойлголт байна. Бүгд ингээд сая энэний шүлэгт гарч байгаа шиг бүх зүйл одоо миний зааврын дагуу явж байгаа. Энэ нь одоо амьдралд одоо нөлөөлөд шүү дээ бидний амьдрал. Тэгэхээр эн чинь цаана ингээд хэн одоо өдөртдөг вэ гэхээр бурхан өдөртдөг. Бурхан үнийг өөрийнхөө одоо ич төлөөлөгч нөрөөр ингээд дамжуулж өдөртдөг байх нэ гэж. Тэгэхээр шууд хэлэхэд бол эднийг нөгөө бурхан шууд өөрөө оролцдог гэж байна. Материалын ертөнцид бурхан бол шууд өөрөө оролцохгүй заяа. Шууд өөрөө хурж ирээл ингээд нарыг хөдөлгөө, сарыг хөдөлгөө, салхи сэлцүүлээ өгөхгүй.
өөрийнх нь ингээд харцаа гэдэг хүсэл нь байдаг. Үүнийг нөгөө түүний хүслийг биелүүлэх нь сахиусан тэнгэрүүд те хөдөлгдөг. Одоо захирал бол ингээд хүслээ хэлэхэд бол ингээд бусад одоо яамдууд нь ч юм бусад салбарын ахлахууд нь ч юм уу те ингээд бусад хөдөлгөөнүүдийг нь компаниг тэр чигт хөдөлгдөг шүү те. Тэрэн шиг ингээд одоо Бурхны ингээд хүсэл тааллаар тийм үү сахиусан тэнгэрүүд энэ одоо гариг ертөнцийг тийм үү хөдөлгөж байдаг те. Тэгэхээр нөгөө Бурхны зааврын дагуу түүний одоо нөлөөний дагуу өглөөж. Тэгэхээр үүнийг бид нар яагаад харж чадахгүй юм бэ? Ингээд нарыг ч юм уу сарыг ч юм уу дэлхийд гэдэг нэг хин нэгэн хөдөлгөөд байна гэж байна шүү дээ. Яагаад харж чадахгүй юм бэ? Тэгэхээр нөгөө бидний мэдрэхүү гэдэг бол нөгөө асар хязгаарлагдмал зүйл байна. Асар хязгаарлалт. Бид нөгөө харж чаддгүйтэй бид нэр маш их хол байгаа зүйлийг харж чадахгүй, маш ойрхон байгаа зүйлийг юусаа харж чадахгүй, маш том зүйлийг одоо харж чадахгүй, маш ингэ жижигхэн зүйлийг ч харж чадахгүй. Зөвхөн хараад гэхэд юм байна. Бусад одоо үнэрлэх, амтлах, хүртэх, сонсох гэдэг бол ялгаагүй бүгд нэг жижигхэн зүйлэн дотор нэг хязгаарлагдсан байна. Одоо ингээд Wi-Fi байлаа, радио явж байгаа гэхэд радио энэгээр ингэ явж байгаа шүү дээ. Гэхдээ би тэр радиог сонсож чадахгүй болж. Яг тэгвэл миний ингээд чихний ингэ сонсох чадвар ингэ бүрхгүй байна. Жишээлбэл миний гар дээр нэг шоргоож явж байгаа гэхэд өөрийгөө хүн дээр явж байгаа гэж мэдэхгүй шүү дээ. Нэг уул толгод шиг юм дээр л явж байгаа гэж бодохгүй. Нэг харж байгаа зүйл нэг жижигхэн нэг одоо үсч гэдэг юм уу те. Арсны үсч гэдэг юм, жижигхэн нэг арс гэдэг юм. Тийм л зүйлийг харж байгаа. Яг бүхлээр нь тийм үү юун дээр байгаагаа бас харж чадахгүй байна. Тэгэхээр тэрэн шиг энэ орчлон ертөнц гэдэг чинь асар том учраас тийм үү. Бид нар хаана юун дээр байгаа ерөөсөө мэддэггүй, харддаггүй, сонсдоггүй байна. За үүнийг бас нэг арай өөрөөр тайлбарлах тэр нэг ийм алдартай одоо юу гэдэг түүх юм уу жишээ юм уу байдаг. Нэг хизээч тийм үү заан гэдэг амьтныг харж байгаагүй ингээд сохор хүмүүсийн ингээд түүх байдаг. Хизээч ерөөсөө ингээд заантай таарж аваагүй заан ямар хэлбэртэй гадтай гэдгийг ерөөсөө мэддэг үү. Тэгэхээр тэр зааныг одоо таниулахаар болдог тэр сохор хүмүүс. Тэгэхээр тэр сохор хүмүүс яаж тэрийг таньдаг вэ гэхээр мэдээж ганц одоо юу гэдэг гадаад ертөнцтэй харьцаж байгаа зүйл нь болохоор ингээд мэдрэхгүй байгаа байна. Мэдрэхгүй. Тэгээд тэр зааныг одоо юу гэдэг хідэн талаас нь ингээд за та нар хүрээд үзгээд мэдрүүлдэг тийм. За тэгсэн чи баахан хүмүүс ингээд баахан сохор хүмүүс ингээд зааныг ингээд тэмтрээд ингээд мэдэрвэ. Тэгсэн чи тэгээд дараа нь ингээд хоорондоо ярьж байгаа. Заан гэдэг чи ямар амьтан байдгийг гээл ингээд хоорондоо ярьсан чинь нөгөө сүүлнээс нь барьсан хүмүүс ингээд заан гэдэг чи нэг оосор шиг юм байдаг юм шүү дээ. Хамарнаас нь барьсан хүмүүс заан гэдэг чи нэг могоо шиг амьтан байдаг юм байна. Нөгөө хөлийг нь барьсан хүмүүс заан гэдэг чи нэг том баган шиг л одоо амьтан байдаг. Их биеийг нь барьсан хүмүүс заан гэдэг чинь нэг амар том ингээ хан шиг л одоо амьтан байдаг юм байна. Соёог нь барьсан хүмүүс өө эн чинь нэг жад шиг үзүүртэй юм байдаг шүү дээ. Чихийг нь барьсан хүн өө эн чинь дэвүүр шиг юм байна. Тэг яасан бэ гэсэн чинь бүгд өөр юм яриадсэн чинь нөгөөдөл нь бусдыгаа худлаа ярьж байна. За эдгээр худлаа залж юм да гэдэг. Би өөрийн биеэрээ өөрийн гараараа тэмтэрч үзсэн тийм байгаагүй. Бид нар бол худлаа ярьж гин гэж бод. Тэгэхээр бид нар эндээс юу дүгнж болох вэ гэхлээр нөгөө бид нар тийм үү хүмүүс өөрсдийнхөө өчүүхэн жоохонтой хязгаарлагдмал мэдрэхүү дээрээ тийм үү жижигхэн туршлага дээр амьдралын хэдэн жил амьдарсан нэг дээрлэнд 30 40 50 жил амьдарч байгаа шүү дээ 60 жил ч юм уу. Би жоохон богинохон хугацаанд амьдарсан гэдэг туршлага дээрээ тийм үү үнэмлэхүү үннийг ингэ дүгнэх гээд орчлон ертөнцийг ингэ дүгнэх гээд яг л одоо нэг намгийн мэлхий ш. Намгийн мэлхийг гэдэг. Намгийн мэлхий дээр нэг далаа мэлхий ирдэг. Танаа далаа гэдэг чи ямар том юм гэсэн чи өө амар том. Манай намгаас нэг дахин том уу, хоёр дахин том уу, үгүй бүр том. 10 дахин том уу, 100 дахин том уу. Үгүй бүр тэрнээс чинь том вэ. Бүр 1000 дахин том уу, тэрнээс чинь том.
Тэгсэн чинь нөгөөд чи итгэдэггүй байхгүй. Яагаад гэвэл нөгөө тэр намгийн мэлхийний ухаанаас нь ингээд гэтрээ очиж байгаа хэрэг те. Миний ингээд намгнаас 1000 дахин 100 дахин том юм гэж юу хэлсэн юм. Тэгэхээр бид нэр яадаг вэ гэхээр бидний ухаан хүрхгүй болохоор бидний амьдрал дээр ингээд туулж исэн туршлага хүрхгүй болохоор юу гэж боддог вэ гэхээр өө энэ бодлоо юм. Шаал энэ хүмүүс залж энэ даа гэж. Тэгсэн чинь нөгөө хараатай хүмүүс юм. Хараатай буюу ингээд сохор биш ингээд тэр хүмүүсийг ингээд гаднаас нь харж байгаа хүмүүс аль нь зөв гэдэг юм. Аль нь харьцангуй тэр өө эн чинь хаана гэж ярьсан нь ч зөв, багна гэж ярьсан нь ч зөв. Тэр зүгээр тэд зүгээр л нэг зүйлийг зүгээр олон талаас нь ингээд яриад байгаа тийм. Бүхлээр нь мэдэхгүй нэг жижиг хэсгийг л мэдээд байгаа. Тэгээ жижиг хэсгийгээ болохоор ингээд бүх зүйл гэж ингээд бодоод байгаа. Асуудал нь тэр. Гэсэн чинь нөгөө хараадан хүн яадаг вэ гэхээр харсан хүн яадаг вэ гэхээр харьцангуй үннийг ч мэдчихийдэг бас бүхлээр нь харсан мэдэрсэн болохоор өнөмлөхөн үннийг ч бас мэдчихийдэг. Тэгэхээр бидний байр суурь юу вэ гэхээр энэ нэг сохор хүмүүсийн нэг байна. Бидний нөгөө мэдрэхгүй ингээд хязгаарлагдмал тийм. Сохор нь сохроо дагуулах гэдэг үг шүү дээ. Бид нэр өөрсдөө сохор тэгсэрний сохор хүнийг дагаад байж байна. Өөрсдөө нөгөө хязгаарлагдмал мэдрэхүйтэй мөртлөө ингээ мэддэг юм шиг бусад хүмүүсийг ингээ дагуулад байж байна. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр нөгөө хараатай хүн дээр тийм үү? Хараатай хүн дээр очиж хардаг хүн дээр очиж тийм үү? Түүнээс мэдлэг хүртэх ёстой. Тэр ингэ сохор хүмүүс нөгөө хараатай хүн дээр очиж биднэрт ингэж яриад ингэж хоорондоо зөрчилдөөд байх юм а тий. Заа гэдэг чи ямар амьтан байд юм бэ гэдэг. Та биднэрт ингэж хилээд өгөөч гэж. Тэр хараатай хүн дээр очиж асуух ёстой байна. Тэгэхээр тэр хараатай хүний зааврынхаа дагуу явах ёстой байна. Тэр замыг нь мэдчихэж байгаа шүү дээ. Нөгөөдөр чинь харахгүй болохоор ерөөс замаа гэдэг. За энэгээр ингэж яваад одоо ийшээ ингэж иргэн шүү гэдэг. Заавар сургаалыг нь дагах хэрэгтэй байна. Тийм хүнийг бид нар юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр өөрөө буюу бурханлаг номын багш гэх юм. Өөрөө буюу бурханлаг ном. Сайн залбирал дээр сая уншсан шүү дээ. Омгяна тэмрэн дасыг янжин шудака. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө би тийм үү мөнхгийн харанхууд ингэ төрсөн гэж. Мөнхгийн харанхууд төрсөн. Тэгэхээр нөгөө номын багш та намайг ингээд миний нүдийг ингээд мэдлэгийн гэрлээр ингээд нээж өгөөч гэж утгатай байна. Тэгэхээр бид нэр ингээд сохор төрсөн байна. Хардаггүй дээ ингээд жохон жижигхэн жохон хязгаарлагдмал мэдрэхүйдээ хязгаарлагдмал туршлагатай тэгээд тэрийг ингээд амар ингээд том юм гэж боддог. Тэгээд амьдралд алдаад байдаг. Тэгэхээр биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр бид нэр энэ амьдрал гэдэг ертөнц гэдэг зүйлийг бүхлээр нь мэддэг, бүхлээр нь харж чаддаг юм. Хүн хэрэг номын багш гэдэг зүйл. Амьдрал зайлшгүй хэрэгтэй багш, номын багш. Энэ шүлгийн дараагийн хэсэг дээр энэ орчлон тийм үү үүсдэг тэгэд устдаг гэж байна. Гэтэ энэ ахин дахин тийм үү үргэлжилдэг again and again ахин дахин устна ахин дахин одоо бүтээгдэн тийм. Тэгэхээр зарим хүмүүс тийм үү зарим урсгал зарим шашин орчлон ертөнцийг юу гэж боддог вэ гэхээр зүгээр ингээд шулуун зураас шиг боддог тийм шулуун зураас шиг. Нэг цэг ихлээд те бүм гээл орчлон өсчдөг. Тэгээд тодорхой хэмжээний ингээ оршин тогтнодог. Тэгээд хизээ нэгэн цагт ингээд төгсгөл ирнэ, шүүлт ирнэ. Үгүй те. Яг уу төгсгөл ирнэ. Гэхдээ энэ төгсгөл биш байна. Энэ зүгээр шулуун зураас амьдрал гэдэг чинь ерөөсөө шулуун зураас мөнх гэдэг чинь ингээ шулуун зураас шиг юм биш. Энд чинь ингээ цикл шиг юм байна. Бүтээглээ, оршин тогтнолоо, устлаа те. Бүтээглээ, устлаа, бүтээглээ, устлаа. Ахин дахин бүтээгдэж, ахин дахин устдгаа гэдэг.
Энэ шүлгийн дээр хэлсэн байна. Тойрог тийм бүтээгдэл тусдаа бүтээгдэл. Аль хэдийн одоо энд болсон зүйлүүд аль хэдийн ингэ болцсон байгаа. Тэгээ бүх одоо материалыг одоо ижиж хэрэглэх бүх зүйлүүд аль хэдийн бид нэр тийм үү хэдэн зуун удаа хэдэн саяны удаа ингээд хэлээд хэрэглэсэн байна. Мөнхөд тийм үү. Яг үүснэ үүссэн, устдах устна. Гэхдээ тэр нь ингээд дахин мөнхөд өргөждөг. Тэгээд бид нэр юу гэж боддог вэ гэхээр нөгөө энэ орчлын ертөнцийг өөрчлөх гэж ирсэн гэж боддог тий. За энэ ингээд орчлын ертөнцид ирсэн юм байна. Би энийг одоо ингээд өөрчлөнө гэж боддог. Энэ орчлын ертөнц бол ингээд бид наргүй ингээд байсаар л байсан одоо байсаар л байх гэдэг. Мөнхөд байж л байсан тий. Тэгэхээр жажилснаа дахиж жажлах гэдэг үг байна. Энэ аль хэдийн бидний эдэлж хэрэглэх байгаа одоо гарч байгаа шинэ технологи одоо юу гэдгийг ололт нээлт аль хэдийн байсан. Тэгээд тусдсан. Тэгээд дахиад энийг ингээд байсан юм дахиад гаргаж ирчих жоох. Тэгээд бид нэр өөрсдийгөө ингээд цоошин юм ингээд зохион бүтээгээд энэ ертөнцийг гоё ингээд өөрчлөнө гэж тэгээд боддог. Харин үгүй ба эсэргээр энэ ертөнц бол ингээд яг л ингээд дүрмийнхаа дагуу ингээд одоо бий болоод өөрчлөгдөд ирж байгаа. Яах гэж энд байгаа вэ гэхээр эсрэгээр нь биднийг өөрчлөх гэж энд байна. Материалын ертөнцийг. Бидний энэ материалын ертөнцийг өөрчлөх гэж биш. Харин материалын ертөнцид бидний төлөө тийм үү? Биднийг өөрчлөх гэж тийм үү? Дахин бий болоо дахин бүтээг. Тэгэхээр эндээс одоо гэдэг амьдралын төгсгөлд бид нар юу дүгнэх ёстой вэ? Би энэ ертөнцийг ийм гоё болоод өөрчлөлтчлөө штэ гэдэг биш байгаа байхгүй. Бид энэ ертөнцийг ингэж гоё өөрчлөх ёстой байна. Ийм мод тариад, ийм ном зохиогоод хүмүүсийг ингэж өөрчлөх үгүй. Бид энд нөгөө өөрсдийгөө өөрчлөх гэж ирсэн байна. Материалын ертөнц биднийг өөрчлөх гэж тийм үү? Энэ бүх зүйлийг бид нарт ингэ тулгаад байна. Тэгэхээр энэ бүгдийн цаана юм уу? Ерөнхий найруулагч нь хэн бэ гэсэн чинь одоо Бурхан гэдэг. Хэдийгээр нэг Бурхан ерөнхий найруулагч нь хэдий ч гэсэн тийм үү? Бидний амьдралд шууд оролцдог гэдэг. Бидний амьдрал шууд. Хүмүүс одоо юу гэж боддог вэ гэхээр ингээд жоохон нэг зовоод ирэхлээр Бурхан та яагаад намайг ингэж зовоож байгаа юм бэ те? Ингээд жаргаад ирэхлээр Бурхан минь баярлалаа ингээд намайг надад ингэж жаргаас ийм гэж бод баярлалаа гэдэг. Жохон зовоод гэхээр яагаад би гэж яагаад намайг ингэж зовоож байгаа юм бэ гэж. Зүгээр одоо бид нар юу гэж боддог вэ гэхээр намайг ингэж лүйдэгаа гаргаж байгаа юм шиг зүгээр байж хат. За чи нэг зовоодох, чи нэг одоо ингэж жаргаадах, чамайг нэг ийшээ тавьчих гэдэг тоглоом шиг ингэж биднийг энэ тэнд ингэж тавиад идэг гэж боддог ихэнхдээ. Үгүй байна. Энэ нэг орчлын ертөнц гэдэг чинь өөр нэг хуультай. Бид нар өөрсдийн гэсэн сонгох эрх чөлөөтэй. Гэхдээ сонгох эрх чөлөөтэй болохоор тийм үү? Тэр сонголтынхаа хариуцлагыг бид нэр өөрсдөө өөрөх ёстой. Бид нар өөрсдөө сонголтынхаа одоо хариуцлагыг үүрдэгэ гэсэн үг байна. Хэрвээ бид нар ямар нэгэн байдлаар зовж байгаа бол тийм үү? Ер нь бид нар өөрсдөөсөө л бол зовж байгаа гэсэн. Хинч те эцэг их чинь ч юм уу нэг гадны нэг хүн ч юм уу энэ ч юм уу те намайг зовоодөггүй. Бид нэр ер нь бол өөрсдөөсөө л болсон. Яг л тийм ингээд төр тийм ингээд бидний одоо ард иргэдийн сайн сайхны төлөө тийм үү одоо хууль баталж өгдөг шүү дээ. Та нар ингэж байх юм бол одоо этайхан одоо манай оронд амьдрнаа гэдэг хуульж баталж өгдөг. Харин бид нар өөрсдөө тэр хуулийг нь зөрчих сонголтыг хийдэг байна. Тэр хуулийг нь зөрчижвэл нөгөө үр дагавар гэдэг зүйл чинь гараад ирнэ тийм. Үр дагавар. Үншиг тийм үү энэ орчлын ертөнцийн системийг тийм үү механизм хинээс хамааралтай гэвэл яг Бурханаас хамааралтай. Гэхдээ энэ механизм дотор энэ хууль дүрм дотор бид нэр өөрсдөө тоглолтоо хийж байгаа. Өөрсдөө үйлээ хийж байгаа. Бид нар нэгэнт одоо эрх чөлөөтэй учраас сонголтоо хийсэн бол тэрнийхээ үр дагаврыг бас өөрсдөө үүрнэ гэсэн өөрсдөө. Тэгэхээр одоо хин нэгэн хүн ч юм уу тийм ингээд
хин нэгэн тэнгэр ч юм уу сахиусан тэнгэр ч юм уу бид нарыг ингээд одоо зовоодгүй байх нь шүү дээ. Бурхан за чи жоохон зовоодох гэж хэлдэггүй байх нь шүү дээ. Бид нар өөрсдөөсөө л болдгоо. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр энэ тоглоомынхон дүрмийг бид нар мэдэх ёстой байна. Бид нар ер нь бол мэдлэггүйгээсээ л олж зовдсон шүү дээ. Мэдэхгүйгээсээ болж дээ. Бидний нөгөө нэг тоглоом байгаад байхгүй юм. Тэ энэ амьдрал яаж амьдрах уу? Яавал одоо ингээд энэ амьдралд хожих уу гэдэг тоглоом. А тэгсэн чинь бид нар тоглохдоо яадаг вэ гэхээр нөгөө тоглоомынхон дүрмийг ерөөсөө уншдаггүй байгаад. Тоглоомынхон дүрмийг уншдаг. Уншсан ч амьдралдаа хэрэгжүүлдэг асуудал. Өөрсдийнхөө нөгөө дүрмийн биштэй өөрсдийнхөө дүрмийн бус одоо хүслээ дагснаас ууч ингээд зовдөг байна. Би ямар нэгэн байдлаар нөгөө гэмт хэрэг үйлдчихвэлтэй шүүх юм очиод би ийм хууль байдаг гэдгийг мэдээгүй штэ гэвэл шүүгч та нарыг өршөөх үү гэж байна. Би ийм дүрм байсан юм, би ийм хууль байсан юм мэдээгүй штэ тий. За одоо мэдээд авчлаа. Одоо би дахиж хийхгүй гэвэл шүүгч та нарыг өршөөх үү гэж байна. Тэгэхээр бид нар нөгөө мэддгүү байсан ч гэсэн тийм үү байгалийн хууль гэдэг зүйл үйлчлэлээр үйлчлдэг байна. Энэ гал бол халуун яг томчууд бол ингэ мэдж байгаа. Гэхдээ хүүхэд одоо халуун гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгээ бариад авчих юм бол ялгаагүй л төлдгээрээ л төлнө шүү дээ. Тиймээс бид нар мэдэх ёстой ч одоо бүр мэдэх ёстой. Энэ бол бидний хариуцлага байна. Бид нар тэр нөгөө дүрмээ уншаагүй байж өөрсдийнхөө одоо юунаас ч юм те дотроос гарч ирсэн хүслээ тийм үү зөв гэж бодоод байна. Би ч зөв юм хүсэж байгаа хлаа гэж. Гэхдээ бидний хүсэл дандаа тийм үү зөв байдаггүй бид нар амьдрал дээрээс одоо хэлж байгаа тийм. Бид нар дандаа зөв зүйл хүсдэггүй байна. Заримдаа нөгөө яг зөв зүйл нь биднийг зовоогоод ч байгаа юм шиг ингээд мэдрэгддэг. Тэгэхээр нөгөө сүүлийн үед хүмүүс ингэж ярьдаг болсон байна. За ямар амьдрал одоо заавартайгаа ирдэг биш дээ тий. Тэг ганц л амьдрч тий. Би яаж мэдэх вэ? Би ямар заавартайгаа ирдэг биш. Тий өөрсдийгөө өмөрдөг болоо. Саяны хэлснээр бол үгүй тий. Амьдрал ингэ заавартайгаа ирдэг. Тэгэхээр амьдрал бол заавартайгаа ирдэг. Эдгээр нь юу юм бэ гэхээр эдгээр нь одоо ном судрууд байна. Тэр ном судрууд нь бидний амьдралын зааврууд байна. Тэгэхээр бид нар эдгээр ном судруудаа уншиж одоо танилцах ёстой тийм уншиж. Харамсалтай нь бид нар нөгөө билээхэн одоо ном судар байсан ч амьдралын заавар байсан ч уншиж танилцдаг амьдралдаа хэрэгжүүлдэг тийм. Жишээлбэл одоо юу амьдралын заавар байдаг зүгээр нэг жижиг сажиг заавруудыг ч унших. Тэгээ нэг ухаалаг тогоо авлаа. Зааврыг энэ одоо юу ингээ хajдаг. Өөрсдөө дураараа энэ тэнд нэгээд даарч үздэг тийм ингээ. Будаа агшаал магшиг зааврыг бид нар хизээч уншдаггүй тийм. 5-6 товчлуурууд байдаг. Тэгээ энэ тэнд даарч үзэж байгаа. Өө ингэхээр юм байдаг, тэгэхээр тэгдэм байх. Тэгж байгаа нэг учрын олчихно гэж ерөнхийдөө боддог. Яг нь ерөнхийд нь нэг ингээд учрыг нь олж болох ч гэсэн тийм үү нарийн ширээнийг бид нэр хизээч одоо мэдчих чадахгүй. Заримыг нь одоо юу гэдэг гормыг нь буруу горим дээр нь дараад тавиад тийм үү буруугаар ашиглаад шатаана эсвэл ол ингээд уул зөндөө нарийн ширийн хийдэг одоо горимтой байсан ч гэсэн тэрийг нөгөө ашиглаж чадахгүй өнгөрөөчнө гэсэн. Тэгэхээр амьдрал яг үн шиг байна тийм. Яг үн шиг. Бид нэг бол ингээд хийх ёстой зүйлээ ингээд буруугаар ашиглана. Аль эсвэл цаана зөндөө боломж байсан ч гэсэн тэрийг нь ерөөсөө ашиглахгүй ингээд орхигдуулцдаг байна. Тэ. Бүтнээр нь ашиглаж чадахгүй байгаа ч тийм. Би ингээд бүтэн мөнгөө төлсөн ч гэсэн тэрийг зүгээр л нэг ухаалаг тавааг нэг будаа агшаагч шиг л ашиглаад байна. Тэрэн шиг бид нөгөө амьдралын энэ боломжийг тийм үү зүгээр л сайхан амьдрал гэр бүл болоод тэгэл
тэгэл өнгөрөөчдөг тий. Уусан цаана ингээд бүр ингээд нарийн ширийн ингээд заавартай нарийн ширийн ингээд зориг байгаа. Гэтэ бид нар мэддгүү тий. Яаж мэдхүү гэхээр саяны хэлсэнчлээ нөгөө сурах бичгээ юм уу? Унших хэрэгтэй байна. Гэхдээ бас зөв сурах бичгээ бас олох хэрэгтэй байна. Зөв сурах бичгээ. Тэгж гэмээр бид нар нөгөө амьдралыг бүрэн төгс юм уу? Ашиглаж чаднаа гэсэн. За бас гэхдээ нөгөө сурах бичиг нь байсан ч гэсэн тийм үү бид нэр заримдаа тэр сурах бичгээ ойлгодог юм. Аль эсвэл буруугаар ойлгодог. Аль эсвэл хаанаас нь уншихаа мэддэг тийм. Зөндөө олон сурах бичиг мэддэг. Тэгэхээр биднэрт юу хэрэгтэй байдаг вэ гэхээр яг тэр сурах бичгүүдийг тийм яг дэс дараатай эхнээс нь ингэ зааж өгөх, эхнээс нь одоо зааварчлах, энэчнээс нь ихэж уншаа гэж хэлж өгөх хүн хэрэгтэй. Өөрөөр хэлбэл биднэрт ингэ шууд тийм үү амьд харилцаа үүсгэдэг тийм үү багш хэрэгтэй. Тийм бол угаасаа маш хэцүү юм баг боломж. Хичнээн ухаантай байсан ч гэсэнтэй ингэ тэр номыг ингэ буруугаар ойлгодог. Аль эсвэл огт ойлгодог. Энэ 1-р ангийн хүүхд 10-р ангийн одоо номыг унших юм бол нэг бол шал буруугаар ойлгоно, нэг бол ерөөсөө огт ойлгохгүй байгаа тийм. Тэгэхээр өөрийнхөө төвшнөө бас мэдчих хэрэгтэй. Би ямар төвшөнд явж байгаа вэ гэдгийг хин нэг надад хэлж өгөх ёстой байна. Мэдхгүй зүйл асуух хүн, зөвлөгөө авч зааврыг даах хүн тийм. Тэгэхээр за энэ хүн надад одоо энэ мэдлийг одоо хайрлах чаднаа гэсэн тийм одоо бат итгэдэг тийм багштай болох ёстой. Тэгэхээр бидний одоо хийх ёстой зүйл бол тийм үү? Бидний амьдралдаа хийх ёстой хамгийн чухал зүйлүүдийн нэг бол ерөнхийдөө багшаа сонгох. Магадгүй хамгийн чухал нь тийм үү? Багшаа сонгох. За яаж сонгох уу гэдэг асуудал. За яаж сонгох? За мэдгүй хаанаас ч юм бэ те баахан багшрын эртний жигсаалтыг гаргаж авч байгаа. За алийг сонгох уу? Харах уу гэж байна те. За энийг энэч гойч нэртэй ч юм уу те. Энийг сонгох, энийг сонгох уу? За энэ нийгмийн сүлжээнд амар олон дагагчтай юм. Энийг сонгож тийм билүү. За энэ хүн олон одоо юу гэдэг шавтай юм байна те. Энийг сонгож тийм билүү. Магадгүй энэ илүү гоё ингээд дөг харагддаг юм байна те. Кул харагддаг юм байна. Гэ тэрийг хүнийг сонгох уу? Гэвэл үгүй ба. Тэр бол ингээ багшиг сонгодог арга бол биш. Нэг ийм үг байдаг. Хэрвээ шав бэлэн болох юм бол багш өөрөө хүрээд ирдэг. Яг мэдээж нөө багшигаа сольж шалгаж бол үзэн л дээ. А гэхдээ тэр нь бол дараачийн асуудал. Эхлээд яах ёстой вэ гэхээр шав хүн гэдэг чинь өөрөө бэлэн болох ёстой. Яг ингээд тэр хүнд одоо тэр хүнээс заавар сугаас аваад зааврыг нь биелүүлнэ гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй тий чадахгүй ч гэсэн нөгөө хүсэлтэй эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадах юм бол тийм үү параматма буюу бидний дотор дээд сүнс бурхан байдаг учраас бидний юу хүсэж байгааг мэддэг. Тийм учраас яг биднэрт тохирох тэр хүнийг биднийг бэлэн болсон үед явуулдаг. Явуул. Тэгэхээр сая хэлсэнчлэн энэ бол ингээ хоёр талын гэрээ. Хоёр талын. Би багшаа шалгана, багш намайг шалгана, та нарыг шалгана. Нэг талаас шавийн талаас энэ хүн намайг тийм үү амьдрал минь тусалж чадах хүн мөн үү? Миний ингээ амьдралын зорилгод хүргэж чадах хүн мөн үү гэдгийг шалгаж үзнэ. Тэр мэдлэгээ бас амьдралдаа ингээ хэрэгжүүлдэг юм байна уу? Чихнээсээ гэдгийг шалгаж үзнэ. А нөгөө талаас тийм үү багш хүн тийм үү энэ шав болох гэж байгаа энэ хүн те энийн заавар сургаалыг дагаж чадах нь уу те өөргөө биелүүлж чадах нь уу гэдгийг бас шалгаж үзнэ. Тэгэхээр бид нар эхлээд өөрсдийнхөө биеийг тийм үү шав болоход бэлдэх хэрэгтэй.
За яаж одоо тэрийг бэлдэх вэ? Шав болоход бэлдэх вэ гэхлээр аль хэдийн л одоо шав болцсон юм шиг тийм үү? Үйл хийнэ гэсэн. Өөрсдийнхөө төвшөнд бид нар тийм үү? Сурах бичгээ, судар номоо уншиж судлах хэрэгтэй. Тэн дээрээс зөв асуулт тийм үү? Тавьж сурах хэрэгтэй. Шав болох багшийнхаа заавар сургаалыг тийм үү? Биелүүлж байх. За тэгсэн чинь багш намын багш юу хүсдэг юм бэ? Жинхэнэ бурхандаг намын багш юу хүсдэг юм бэ? Юу зааварчилдаг юм бэ гэхээр мэдээж тийм үү эхнийх нь энэ йога дарма энэ одоо эренц тийм үү хийх ёстой дарма буюу ариун нэрийг ингээд автан дуудах байна. Харе Кришна, 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 Харе Харе, Харе Рама, 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 Харе Харе. Дараагийн хүсдэг зүйл нь юу юм бэ гэхээр чин бишртнүүдийн хүрээлэл. Чин бишртнүүдтэй хамт байх юм. Өөрс тэр багшийн бусад одоо шав нартай юм уу? Ив найрамдтай байх. Тэднэрт үйлчлэхийг тийм хүсдэг. Тэднэртэй хамтарч ажиллахыг хүсдэг. Энэ заримдаа тийм үү ариун нэрийг уншихаас тийм үү маха мантраа уншихаас чухал гэж үздэг. Яагаад гэхээр шүү дээ. Яагаад гэхээр хүн гэд ганцаараа ариун нэрийг дуудаж болно тийм дуудах хэрэгтэй. Гэтэ дандаа ингэ ганцаараа байгаад байгаа бол удалгүй ингээд нөгөө яг төлөвшөөгүй байх юм бол удалгүй ерөнхийдөө одоо онцлонд ерөнхийдөө хүрчдэг. Тэгэхээр бид нэр үүнийг уншихтай нэг хүрээлэл дунд байх. Хүрээлэл. Хэрвээ маха мантраа уншдаггүй ч гэсэн тийм үү чим шивтнүүдийн хүрээлэл дунд байгаа л байх юм бол аяндаа тийм үү ариун нэрийг унших өдөр. Хэрвээ ганцаар байгаа л байх юм бол одоо ариун нэрийг уншиж байгаа ч гэсэн чим шивтэн ямар нэгэн байдлаар гомдоох юм бол чим шивтнүүдэд алдас хийх юм бол хэзээ нэгэн цагт одоо хаалт ирдэг. Тэгэхээр энэ хоёр зүйл одоо бидний одоо шав болоход хамгийн чухал байна. Нэгдүгээр одоо маха мантраа ариун нэрээр автан унших, хоёрдугаар одоо чим шивтнүүдэд үйлчлэх, чим шивтнүүдийн хүрээлэлт байх. Хэрвээ ингэж чадах юм бол бид нэр ингэ хүсцэнгүй байх юм бол одоо бидний бэлэн болсон цагт одоо намын багш, бурхандаг намын багш буюу гүрүү гэдэг хүн өөрөө аяндаа ирнэ. Цаг нь болсоо өөрөө ирнэ. За ингээд өнөөдрийнхөө лекцийг дуусгая. Асуух асуулт хийх зүйл байна. Одоо ингээд бидний амьдч байгаа ертөнц төр зөрөх дөрвөн зовлон байгаа шүү дээ. Хөлөг ертөнцид очиод дөрвөн зовлон сайн зэрэг ярих гэсэн. За, мөнх ингээд за. Тэгээд энэ дөрвөн зовлон одоо тэнд яг ингээд байхгүй болох юм яаж хийх вэ? Бидний өнөөдөр эрүүл ажиллагаа хийгээд чинь шүү дээ. Тэнд очиж бас эрүүл ажиллагаа өгөх тийм байгаа. Энэ нөгөө дөрвөн зовлон гэж нэг юу гэдэг вэ те? Төрөх, хөх, өвдөх, өтлөх. Тэгэхээр энэ дөрвөн зовлон юутай холбогддог юм бэ гэхээр бидний нөгөө бие махбодтой. Бидний нөгөө материалын бие махбодтой. Энэ дөрвөн зовлон зөвхөн энэ материалын бие махбодод байдаг зүйл. Тэгэхээр бид нэр бурханлаг ертөнцид яг юм бэ гэхээр бид нэр бурханлаг биеийг авдаг. Жинхэнэ өөрийнхөө бурханлаг сүнсээр тийм үү байдаг. Тэгэхээр нөө сүнс нь тийм зүйл ерөөсөй байхгүй. Багодгийн шүлгүүд энэ сүнсийг одоо гэдэг нь гад чадахгүй усанд нь оршихгүй салхинд ч одоо багсахгүй тийм. Ерөөсөө ингээ хуваачч болохгүй яаж ч болохгүй. Тэгэхээр энэ бурханлаг биетэйгээ байх юм бол биднэрт энэ дөрвөн зовлон гэдэг юм ерөөсөй байхгүй. Нөгөөсөө дөрвөн зовлон гэдэг зүйл чинь материалыг биетэй материалыг байгуулдаг зүйл байна. Тэгээ бурханлаг ертөнцид тийм үү материалын ертөнцид байдаг бүх зүйл байдаг гэж байна. Бүх зүйл байдаг. Гэхдээ жинхнээрээ байдаг. Жинхэнэ одоо шин чанартайгаа байдаг. Материалын ертөнцид бол жоохон гажуулсан байдаг.
бурханлын ертөнцид демон хэрэгтэй тийм. Бид нар бурханлын ертөнцид демон байдаггүй гэж заримдаа боддог тийм. Демон байдаг. Материалын ертөнцид демон тийм үү байгаа юм чинь бурханлын ертөнцид гэсэн дээ. Ер нь энэ материалын ертөнцид ингээд мэдэрсэн одоо харж байгаа зүйл юу байна? Бүх зүйл одоо бурханлын ертөнцид жинхэнэ хувилбараар байдаг. Бахмад ингэрч байдаг, гиндраач байдаг, жинхэнэ хувилбар. Сүнс одоо тарихгүй бол яаж бодох вэ? Яг хүн ч нөгөө тарих гэдэг нөгөө тарихаараа бодож тэгэхээр сүнс боддог гэсэн үг. Яаж бодох вэ? за нөгөө энэ бий байгаа ч тийм энэ тарихчин өөрөө ингээд нөгөө энийг механизмын нэг хэсэг байгаа байх тийм энэ машин байгаа гэдэг юм. Энэ тарих нь одоо юу гэдэг мотор ч юм уу тийм юу ч нэг юм байгаа байхгүй. Альсвал ингээд дашборд ч юм уу урд нь ингээд өдөрцдөг нэг хэсэг байгаа шүү дээ. А гэхдээ яг үүнийг цаана нь одоо хэн одоо хийж байгаа вэ гэхээр тэр ингээд нөгөө сүнс гэдэг юм зүйл тийм нарийн биетэй ба нарийн бие гэсэн материал гэж та. Гэтэ цаана одоо сүнс гэдэг зүйл энэ бүх одоо энэ тархинд чинь тэр хүчийг нь хэн өгöd байгаа юм бэ гэхээр тэр сүнс өгöd байгаа. Тэрийн зүрхэн зохицох хүчийг нь хэн өгöd байгаа юм бэ гэхээр сүнс өгöd байгаа. Энэ бүх бодол ингээ хаанаас гараад ирээд байгаа юм бэ гэхээр сүнс тэр хөдөлгөөн бодол ухамсар гэдэг зүйл чинь өөрөө сүнсэнд байдаг. Биеинд биш те, тархинд биш, зүрхэнд биш. Энэ ухамсар айн гэдэг зүйл чинь одоо бодол гэдэг зүйл чинь бүгд одоо юунд сүнсэнд байдаг. Гэтэ яг нарийн ширийн одоо биений талаар ингээ зөндөө олон зүйлүүд байгаа. Тэгэхээр одоо энэ бүдүүн бие чинь бол ингээ тав мах бодол өртсөн хэсэг байгаа. Тэрний цаана одоо ухаан оюун гэж байгаа, ухаан гэж байгаа, хуурамч эго гэж байгаа. Тэрний цаана дахиад одоо бурханлаг сүнс гэж юм байгаа. Тэгээд нөгөө нарийн бие, бүдүүн бие гэдэг зөндөө олон ингээ хэсгүүд байгаа. Тэгэхээр тэгж ойлгож байна. Яг энэ одоо материалыг тийм үү? Энэ тарих гэдэг чинь угаасаа өхмөл зүйл байхгүй. Эн чинь зүгээр ингээ материалыг зүйлэр гэсэн шүү дээ. Материалыг одоо нэг тав мах бодоор ингээ бүрдсэн зүйл байгаа. Материалыг тав мах бот чи өөрөө угаасаа л өхмөл байсан тийм. Ерөөс хизээч амьд байгаагүй. Хизээч амьд байгаагүй. Хэн амьд болгож ийн вэ гэхээр энэ ингээ бурханлаг сүнс гэдэг зүйл чинь л энийг ингээ ажилуулад амьд болгоод байгаа байлаа.